За энэ төрөмөнд ерөнхийлөгчийн Казахстан улсад хийсэн төрийн айлчлалын гол мэдээлэл худалдаа болон хөрөнгө оруулалтын харилцааны ирээдүйн талаарх тусгай хөтөлбөр эхэлж байна. Тэгэхээр 20 жилийн дараах төрийн айлчлалаар талууд хамтын ажиллагаат хэлэх 18 баримт бичигт гар үсэг зурлаа. 2025 онд 7.7% өсөж 58.4 сая $ам хүрсэн худалдааг 8 дахин нэмэгдүүлж 500 сая $ам хүрэх амбицлыг зорилтыг дэвшүүллээ. За энэ өрөөнд хоёр орныг холбосон автоцон барих шийдэлд хүрсэн байна. За Монгол Казахстаны бизнес форумын үеэр хоёр орны аж ахуй нэгжүүд эхний шатанда 20 гаруй сая $ын гэрээ байгуулснаа ерөнхийлөгчийн тамга газраас мэдээллээ. Тухайлбал галт тэрэг нийлүүлэх 6.7 сая $ын гэрээ байгуулснаас гадна компаниуд худалдаа бизнесийн чиглэлд 18 гаруй гэрээ хэлцлийг хийсэн байна. За мөн ерөнхийлөгч айлчлалын үеэр Астана хотноо болсон экологийн асуудлаар бүс нутгийн дээд түвшний уулзалтад оролцлоо. За манай улсын хувьд энэ уулзалтад ус, бэлчээрийн газрын менежмент, байгальд суурилсан шийдэл гэсэн 3 санаачлагыг дэвшүүлээд байна. Төрийн байгууллага болон аж ахуй нэгжүүдийн хоорондын 18 баримт бичгийг байгууллаа. Хамтын ажиллагааны төвшинг дээшлүүлж дараагийн төвшөнд гарах энэ анхудаа байгуулагдаж байгаа. Манай баялагын санаа удирдах буй хөрөнгийн хэмжээгээр дэлхийд 21-р жагсдаг. 100 сая $ын гэрээ байгуулах бүрэн боломжтой байгаа. Өнөөдрийн байдлаар Монголын 200 гаруй компани Казахстанд идэвхтэй үйл ажиллагаа явуулж байна. Казахстан улс Монголоос ихэвчлэн махан бүтээгдэхүүн импортлж байна. Евразид гарах гол бас үүд бол энэ Казахстан улс. За Төв Азийн орнуудаас стратегийн түншлэлтэй болсон анхны орн нь Казахстан улс болсон гэдэг утгаараа энэ удаагийн төрийн айлчлал бас нэлээдгүй анхаарлын төвд байлаа. За Астана хотод ажиллаж байгаа Bloomberg-ийн сурчлах багийн одоо мэдээллийг хүргэх гэж байна. За Монгол Улсын ерөнхийлөгчийн айлчлалын бүрэлдэхүүнд багтсан бизнесүүдийн төлөөлөл за мөн төрийн байгууллагуудын хооронд хамтын ажиллагааны 18 санал жижигт гарын үсэн хамтын ажиллагааны одоо хилцээрүүд байгуулагдсан гэ. За Казахстанд хийж байгаа төрийн айлчлал албан ёсоор өндөрлөж байна. За ерөнхийдөө Монгол Улсын хувьд бол Евразийн улс орнуудтай байгуулсан чөлөөт худалдааны төр хилцээр за 7 дугаар сарын 1-ээс бол албан ёсоор хэрэгжиж эхэлнэ. За энэ хилцээрийн хүрээнд бол 367 нэр төрлийн бараа бүтээгдэхүүнийг харилцан татваргүйгээр бага татвартайгаар одоо экспортлох, импортлох юм тохиролцоонд бол хүрсэн байгаа. За Казахстан улстай хийж байгаа худалдааны эргэлт бол бас одоо өмнө нь дурдж байсанчлан 2025 оны эцсийн байдлаар 130 гаруй сая $ам байгаа. За үүнийг бол худалдааны эргэлтийг цаашдаа 500 сая $ам хүргэж нэмэгдүүлэх тал дээр бол хоёр тал бол маш том одоо юм зорилтыг бол тавьсан маа. За үүний тулд хамгийн түрүүн за бараа бүтээгдэхүүний нэр төрлийг бол олшруулахын зүйтэй гэсэн ийм одоо байр суурийг бол за Казахстаны ерөнхийлөгч Касим-Жомарт Токаев бас одоо хамтарсан мэдээллийн үеэр бол дурдж байсныг хэлхэн зүйтэй. За Монгол Улсын хувьд бол ноос, ноолуур, за арьс шир, махан бүтээгдэхүүнийг Казахстан улсад экспортлох боломжтой. За тус улсаас бол за одоо хүнсний ногоо, улаан буудай, за мөн бүтээгдэхүүний нийлүүлэлтийг нэмэгдүүлэхээр бол тохиролцсон. За мөн одоо худалдааны эргэлтийг нэмэгдүүлэхдээ зэрэгцээд за автозан барьж одоо тээврийн дүтцан байгуулахын зүйтэй гэдэг дээр бол хоёр тал санал нэгцэн ингэснээр хамтарсан ажлын хэсэг байгуулах дээр бол тохиролцоонд хүрсэн маа. За үүнээс гадна бас шууд нислэгийн одоо чиглэлийг бол иргэд сэргээн нэмэгдүүлнэ. За одоо ийм хамтын ажиллагааны агарын тээврийн салбарын одоо хамтын ажиллагааны боломжууд бас энэ удаагийн айлчлалын хүрээнд явагдсан бизнес форумын үеэр бол хийгдсэнийг бас дурдахын зүйтэй. За үүнээс гадна бас аялал жуулчлалын салбарт илүү их боломж байна гэдгийг бол бизнес форумын үеэр бол тодтогч байсан. За үүнээс гадна одоо төрийн байгууллага хоорондын хамтын ажиллагааны санал жижигүүдээс харах юм бол газрын тосны одоо салбарт хамтарч ажиллах тухай хоёр улсын одоо эрдэс баялагын эрчим хүчний яам за аж үйлдвэрийн яамны хооронд бол хамтын ажиллагааны санал жижиг бол байгуулагдсан. Энэ хүрээнд Казахстан улсаас 1 сая тонн газрын тосны бүтээгдэхүүн худалдаж авах одоо урьдчилсан яриа хэлцээрүүд бол хийгдсэн байгаа. За мөн одоо эдгээрээс гадна Казахстан улстай одоо цөмийн энергийг за энхийн зорилгоор ашиглах одоо энэ харилцаа ойлголцлын санал жижиг бол байгуулсан гэдгийг бас дурдахын зүйтэй. За ерөнхийдөө бол энэ удаагийн айлчлалын хүрээнд бизнесийн төлөөлөгчид за Монгол улсаас бол энэ улсад одоо үйл ажиллагаа явуулж байгаа бизнесүүдээс гадна за шинээр ямар бизнесийн боломжууд байна вэ гэдэг ийм одоо эрэлхийлсэн ийм айлчлал болж байгааг бас Монголын үндэсний худалдаа аж үйлдвэрийн танхим болоод за Казахстаны тал бол илэрхийлж байгаамаа. Тэгвэл энэ удаагийн төрийн айлчлалын хүрээнд Монгол Казахстаны хамтын ажиллагааны эрх зүйн үндсийг бэхжүүлэх төрийн байгууллага болон аж ахуй нэгжүүдийн хоорондын 18 баримт бичгийг байгууллаа. Энэ нь манай хоёр орны харилцаа хамтын ажиллагааг урам олон өргөжүүлэн хөгжүүлэхэд үнэтэй хувь нэмэр оруулнагт бид итгэл төгс байна. Тухайлбал шинжилгээ ухаан, эрүүл мэнд, банк санхүү, худалдаа эдийн засаг, эрдэс баялаг, хүмүүнлэг, хэвлэл мэдээлэл, орон нутгийн харилцаа зэрэг салбарт хамтын ажиллагааг өргөжүүлэхээр харилцан тохиролцсныг тэмдэглэн хэлэхэд таатай байна.
Мөн хоёр улсын төрийн тэргүүнээр хоёр улсын харилцан ашигтай худалдаа эдийн засгийн хамтын ажиллагааг бүх талаар өргөжүүлэн хөгжүүлэхээр тохиролцлоо. За тэгэхээр хоёр орон худалдааны нийт эргэлтээ эх жилүүдэд 500 сая $500 хүрэх зорилтыг дэвшүүллээ. За 2025 оны тоо мэдээллийг харах юм бол хоёр улсын худалдааны нийт эргэлт бол 58.4 сая $500 байсныг Галийн ерхий газрын дата бол харуулж байгаа. За өөрөөр хэлэх юм бол худалдааг одоогийн түвшнээс нь бараг 8 дахин нэмэгдүүлэх энэ төлөвлөгөө бол танилцуулж байна. Одоогоор Монголын худалдааны гол түншээр Хятад, Орос, Швейцар болон Япон зэрэг орнууд нэрлэгдэж байгаа. За Казахстан улсын хувьд бол 15 дугаарт бичигдэж байна. Хэрвээ 500 сая $500 хүргэх энэхүү зорилт биелэх юм бол Казахстан улстай хийх худалдаа Америкийг гүйцэж эхний 5-д орох боломжтой байна гэдгийг Bloomberg-ийн дата харуулж байна. Одоогоор Казахстан улс Монголоос ихэвчлэн махан бүтээгдэхүүн импортлж байна. Ялангуяа адууны мах ихээр авдаг. Тэгэхээр бидэнд амьдралын нийтлэг зүйл олон гэж бодож байна. Хүмүүсийн сонирхолж төстэй байна. Өөрөөр хэлбэл Монголын альваа хүнсний бүтээгдэхүүн Казахстанд нэвтрэх өндөр боломжтой. Манай иргэд ч үүнийг таатай хүлээн авах болно. Тиймээс Монгол бизнесүүдийг урайлахын хүлээн авах болно. Дотоодын супермаркетуудаа Монгол бүтээгдэхүүнийг харахыг хүсэж байна. За энэхүү зорилтод хүрэхэд Монгол улсаас ноолуур арьсшир махан бүтээгдэхүүн гаргахаар бол Казахстанаас хүнсний ногоо болон улаан будаа нийлүүлэлтийг нэмэгдүүлэх орон зай бол хангалттай их байна гэдгийг танхимууд үзэж байна. Энэ форумд бол хоёр талын бараг 300-аад бизнесүүд оролцлоо. Тэгээд харилцан хоёр улсын ил төлөв тавигдсан. Хамгийн гол онцлог бол бид нар өнөөдөр Евразид гарах гол бас үүд бол энэ Казахстан улсын дуртай бол маш хэрэгтэй байгаа. Нэг талаас нөгөө талаас бол манай хоёр улсын худалдааны эргэлт өнөөдөр 53 сая $50 боловч ойрын хугацаанд бол 500 сая $50 болох зорилт тавьж байна. Үүний нэг гол шалтгаан бол Евразийн гэрээний гэрээ байгаа. Мөн түүнчлэн бол Монгол, Казак хоёр ард түмний бизнесүүдийн хамтын ажиллагаа бол жил эртэн бол улам өргөжж байгаа. Хоёрт нь бол Казахстан улсын хөрөнгө оруулалтыг татчихж байгаа $434 тэрбум сүүлийн 20 гаруй жил татж чадсан. Энэ татж чадах гол шалтгаан нь бол эрх зүйн орчин, хөрөнгө оруулагчдыг хөрөнгө хамгаалах, хүний арбитраж хуулаад бүх орчныг бол сайн бүрдүүлж өгсөн. Энийг бол манай улс бол өөрөө судлах ёстой. Казахстан болон Монголын стратегийн хамтын ажиллагааны хамтарсан тунхаглалд гар үсэг зурлаа. Энэхүү баримт бичиг нь хоёр улс эдийн засгийн хөгжлийн гол салбаруудтай хамтран ажиллах боломжийг нээх юм. Үүнд тээвэр цахим шилжилт, хөд аж ахуй, уулуурхай, металлургын зохицолбор, эрчим хүч, ялангуяа сэргээгт эрчим хүчний салбар багтаж байна. Эдгээр нь манай хоёр орны эдийн засагт өндөр ач холбогдолтой салбарууд. Өнөөдрийн байдлаар Монголын 200 гаруй компани Казахстанд идэвхтэй үйл ажиллагаа явуулж байна. Мөн компаниудын түншлүүд ч байгаа. Худалдааны үзүүлэлтүүд харьцангуй эерэг байна. Үүний ачаар 2025 онд сайн үр дүнд хүрсэн. Одоогоор хоёр улсын худалдааны эргэлт $140 сая хүрсэн байна. За тэгвэл Казахстан улсын Монголд хийсэн хөрөнгө оруулалтыг харах юм бол 2012 оноос хойш өсөлтгүй байсан бол сүүлийн жилүүдэд харьцангуй сэргсэн дүр зурагтай харагдаж байна. За 2010 онд оргилцэгтээ хурж байснаас хойш дөрвтэй өөрчлөлтгүй 10 гаруй жилийг өнгөрөөсөн бол 2023 оноос хойш бас хөрөнгө оруулалтын хэмжээ огцом нэмэгдсэнийг Казахстаны үндэсний банкны дата бол харуулж байгаа. Тэгэхээр энэ удаагийн альчлалаар 80 гаруй тэрбум $10 хөрөнгийг удирддаг Казахстаны үндэсний Самрук Казино баялагын сантай Эрдэнэс Монгол нэгдэл хамтран ажиллах сан жижиг бол байгуулсан. За ингэснээр хоёр орны үндэсний баялагын сангууд хамтарсан төслүүд хэрэгжүүлж харилцааг хөрөнгө оруулах өргөн боломжууд нэгдэнэ гэж үзэж байна. Казахстаны Самрук гэж энэ төрийн өмчит компани бол Казахстаны баялагын сан удирддаг дээрээс нь төрийн өмчит компаниудыг дэлхийн зах зээлд гаргах, олон улсад нээлттэй болох ажлыг голцлоо хариуцдаг, хөрөнгийг өсгөдөг энэ компани. Самрукийн жишээ бол Төв Азитай болон дэлхийд хамгийн шилдэг болж эхэлж байгаа. Яг одоогийн сүүлийн жилүүдэд ягаад тэгэхээр хөрөнгө нь асар хурдтай өсөж байгаа. Хоёрдугаарт энэ группийн зарчмаар зөв ажиллах асуудлыг нэлээд сайн тавьж байгаа. За дээрээс нь энэ дэлхийн зах зээл дээр ураны болон газрын хоорон элементийн чиглэлээр Казахстан улс нэлээд төлөвлөж байгаа юм байна. Тийм учраас Монгол улстай газрын хоорон элемент, дээрээс нь нүүрс зис харилцан хөрөнгө оруулах, энэ чиглэлээр геологийн судалгаа хийх, дээрээс нь болж игэл хөрөнгө оруулалт татах. За дээрээс нь Монголын зарим төрийн өмчит компаниудыг олон улсын зах зээл хөрөнгө татах дээр нь туслая гэдэг ийм томоохон одоо бас санаачлалыг гаргаж байгаа. Бид хэд хэдэн чиглэлд хамтран ажиллана. Үүнд чухал ашиг малтмалын төслийг хамтран хэрэгжүүлэх,
хоёр улсын боломжид урааны нөөцөд хамтран хайгуул хийх. Самрук Казина сангийн стандарт үйл ажиллагааны туршлагаас хуваалцах зэрэг асуудал багтсан. Манай баялагын сан нь удирдах буй хөрөнгийн хэмжээгээр дэлхийд 21-р жагсдаг. Нийт хөрөнгө маань 88 тэрбум $. Хэмжигдэж байна. Тэгэхээр Астанад болсон экологийн асуудлаар дэд түвшний уулзалтын үеэр Монгол улс уур амьсгалын өөрчлөлт, цөлжилт, усны нөөцийн хомсдол зэрэг дэлхийн нийтийг хамарсан сорилтыг хамтын хүчээр даван тулахад хувь нэмэр оруулахаа илэрхийлээд байгаа. Энэ дундаа усны асуудлыг шийдвэрлэхэд төлхөн анхаарна гэдгээ байгаль орчин уур амьсгалын өөрчлөлтийн дэд сайд мөнх тамир онцлсон. За түүнтэй ярилцсныг тоодохгүй хүлээвээрэй. За эрхлэгч оролцсон экологийн асуудлаарх дээд түвшний уулзалтад Казахстан, Монгол, Орос, Хятад, Итали, Герман, Япон зэрэг улсын төр засгийн тэргүүн, өндөр албан тушаалнууд болон олон улсын байгууллагуудаас нийтдээ 1500 орчим төлөөлөл очсон. Тэгэхээр улс орнууд экологийн асуудлаарх уулзалтад ур амьсгалын өөрчлөлт, бүс нутгийн экосистем, хүнсний аюулгүй байдал, байгалийн нөөцийн төвтөртэй менежмент гэх мэт тэргүүлэх 8 сэдвийн хүрээнд 20 гаруй асуудлыг хэлэлцсэн байгаа. За гол мэдээллийг Астана хотод ажиллаж байгаа энх болроос цаая. Ерөнхийдөө бол энэ удаагийн альчлалын хүрээнд бизнесийн төлөөллүүд гарын үсэг зурсан мөн бүс нутгийн экологийн дээд түвшний уулзалтанд оролцож COP17 хурлын үеэр бас бүс нутгийн түвшинд ямар чиглэлээр хамтран ажиллах боломжтой вэ гэдэг энэ илтгэлүүдийг Монгол улсын ерөнхийлөгчийн байр суурь, Монгол улсын байр суурийг илэрхийлсэн. За үүнээс гадна экологийн түвшний дээд түвшний уулзалтын хувьд бол Казахстан улсын хувьд бол Төв Азийн улс орнуудын нийтлэг тулгамдж байгаа экологийн асуудлууд түүнийг шийдвэрлэх арга зам боломж мөн санхүүжилт зэрэг сэдвүүдийг багцлсан ийм өндөр түвшний платформыг бол бий болгосон байгаа. За ерөнхийдөө бол Төв Азийн 5 улсын нэг нь Монгол улсын хувьд бол Төв Азийн 5 улстай нэмэх нь нэг гэсэн энэ платформыг хөгжүүлэхэд бол идэвхтэй хамтран ажиллаж бүс нутгийн тэргүүлэх ийм зорилтуудад бол хамтран ажиллана гэдгийг бол илэрхийлсэн. За ялангуяа бүс нутгийн экологийн дээд түвшний уулзалтын үеэр яригдж байгаа энэ усны асуудлууд дээр усны менежментийн Казахстаны санаачлагыг бол бүрэн дүүрэн дэмжиж байгаа илэрхийлсэн. За энэ уулзалтын хувьд бол усны нөөцийг хамгаалах зөв зохистой ашиглах чиглэлээр бүс нутаг олон улсын хамтын ажиллагааг бэхжүүлэх нь маш чухал ач холбогдолтой гэсэн байр суурийг бол Монголын талаас бол илэрхийлсэнийг бас онцолж болохоор байна. За дээд түвшний энэхүү уулзалтын хүрээнд бол экологийн асуудал, уур амьсгалын өөрчлөлт, мөн усны нөөцийн асуудал гээд 20 гаруй асуудлыг бол хэлэлцэж байгаа. За нөөцийн өвөр ашиг хөлбөмбөгийн хялбарлыг бууруулах, мөн доктортой хөгжлийг дэмжих чиглэсэн үндэсний ногоо эдийн засгийн стратегийг баталсан энэ зорилтуудаа бол Казахстаны зүгээс бол танилцуулж байгаа. За үүнээс гадна Төв Азийн улс орнууд хамтраад 2060 онд нүүрс төрөгчийн сар мөчлөлтөнд хүрэх юм амлалтыг өгсөн гэдгийг бол дурдсан. За сэрэг эрчим хүчний хүчин чармайлтыг ялангуяа салхи болон нарны эрчим хүчийг бол нэлээд идэвхтэй ашигладаг. За Казахстан улсын хувьд бас энэ чиглэлээр илүү тэргүүлдэг улс гэдгийг бол дурдах нь зүйтэй. За Монгол улс COP17 арга хэмжээний хүрээнд 3 үндсэн санаачлага дэвшүүлж байгаа. За энэ хүрээнд Төв Азийн усны төв байгуулах санаачлагыг дэмжиж оролцсон гэж байгаль орчин уур амьсгалын дэд сайд мөнх тамир хэлж байна. Аль ч үеэр түүнтэй хийсэн тусгай ярилцлагыг хүргэж байна. Монгол улсын хувьд бол Казахстаны зүгээс дэвшүүлсэн усны санаачлагыг бүрэн дүүрэн дэмжиж байна гэсэн байр суурьтай байгаа байна. За энэ жил бас COP зохион байгуулагдана. Тэгэхээр ерөн зүгээр энэ бүс нутгийн улс орнуудад тулгамдж байгаа нийтлэг асуудлууд дээр эдийн засгийн яг ямар сорилтууд харагдаж байна? Central Asia буюу Төв Азийн бүс нутгийн улсуудын усны төв байгуулах санаачлага дэвшүүлж байгаа. За энэ нь бол эргээд Монгол улсын хувьд далаад гарчгүй орны хувьд хөрш хоёр улстайгаа хэлэлж байгаагийн хувьд бол бид нар энэ усны төв байгууллага, Төв Азийн усны төв байгууллагыг бол Монгол улс дэмжиж оролцож байгаа. За яг энэ дээр бол мэдээж тухайн нөхцөл байдал дээр яг усны төв байгууллагад эхлэхэд бид нар ямар төрлийн шаардлагуудыг хангацсан, яаж оролцох ёстой талыг наривчлан ярилцах ёстой байх. За үндсэндээ бол Монгол улсын хувьд урд болон хойд хоёр хөрштэйгөө усны хэлийн хэлэлцээрийг бол амжилттай хийгээд хэрэгжүүлээ явж байгаа. Цаашдаа бол энэ гаргаж ирж байгаа санаачлагын хувьд бол Монгол улс хамтран усыг хэрхэн зөв зохистойгоор хэрэглэх үү, дахин хэрэглээг хэмжээтэй байх уу? Ирээдүйд ер нь усныхаа хэрэглээг яаж уртсах уу гэдэг
одоо нөөцийг яаж уртсаж байлгах уу гэдэг дээр бол зөвхөлчлэн анхаарч ажиллаж байгаа гэж байна. Ер нь яг энэ хуралд Монгол улс яг ямар одоо үүрэг амлалт өгч оролцож байгаа эсвэл бидний төвшүүлж байгаа уран юм байна. COP17 одоо иймэрхүү одоо сэдвийн хүрээнд бас энэ чиглэлээр зохион байгуулагдана гэж байгаа юм уу? Ер нь Монгол улсын зүгээс энэ дээр төвшүүлж байгаа санал санаачлал зорилтууд яг юу вэ? Мэдээж мэдж байгаа та бүхэн мэдж байгаа 2026 оны 8 сарын 17-наас 28-ны хооронд энэ Риогийн 3 конвенцийн хүрээнд болдог 3 конвенцийн нэг болох одоо нэгдсэн үндэсний байгууллагын цэвэрлэлтэй тэмцэх конвенцийн 17 талуудын 14 дугаар баг хурал Монгол улсад зохион байгуулагдаж байна. За мэдээж энэ Монгол улсад зохион байгуулагдсан энэ хурлын хүрээнд Монгол улсын засгийн газар зөвшөөрж байгаа хөтөлбөр нь юу байгаа вэ гэхлээр тал хэрийн төлөвлөгөө буюу Step Action Agenda гэж ажендагийн хүрээнд 3 санаачлалыг Монгол улс дэвшүүлж байгаа. За нэгдүгээрт нь бол газар бол одоо энэ Риогийн 3 конвенцийн хүрээнд хийгдэж байгаа хамгийн чухал зүйлсийн нэг нь бол газар юм байна. Энэ газараа дамжуулаад Риогийн 3 конвенц өөрөө хоорондоо холбогдох чухал одоо connecting point нь болж өгдөг юм байна. Тэгэхээр бид нар нэгдүгээр асуудал бол газар буюу одоо Монгол улсын баг 70 орчим газар нутгийн 70 орчим хувь нь бэлчээрийн газар нутаг байдаг. Тэгэхээр бэлчээрийн газар нутгийн менежмент гэсэн одоо инициативыг анх гаргаж байгаа. За энэ инициативийн дараа бол хоёрдугаарт нь дэвшүүлж байгаа санаачлах нь юу вэ гэхээр water nexus management буюу бид нар газар усны менежмент гэсэн. За усны менежмент яагаад чухал вэ гэхээр энэ хөрс болон газрын дороотол за цөлжилтийг гол зогсох хамгийн том зүйл бол ус өөрөө байна. За Монгол улсад одоо манай усны газар дээрээс 333 гол нуурыг сэргээх төсөл одоо 333 нуур гэсэн төслийг хэрэгжүүлэх гээд ажиллаж байгаа. За энэний хүрээнд бид нар энэ усны асуудлыг олон улсын талуудын баг хурлын үед дэвшүүлснээр усны хүрээнд хийгдэж байгаа маш олон концептуудыг, төслүүдийг за бэлэн болсон асуудлуудыг бол олон нийтэд гаргаж тавьж эргээд энэ дээрээ бид нэр тухайн төслийг авч хэрэгжүүлж Монгол улсад авч үлдэх нь өөрөө чухал гэж харж байгаа. За 3 дугаарт нь бол nature based solution буюу байгаль шийдэл, суурилсан шийдэл гэсэн инициатив гаргаж байна. За энэ нь юу гэж нөхлөөр одоо энэ цаг үед технологийн шийдэл өөрөө маш чухал болчиход байгаа. За энэ байгаль орчин уур амьсгалын өөрчлөлтийн гол асуудал нь юу гэдэг вэ гэхээр энэ чиглэлээр хийгдэж байгаа нөхөн сэргээх, хамгаалах, урьдчилан сэргийлэх ажлуудын үр дүн бодвол маш удаан хугацаанд гарч идэг. Тэгэхээр энийг бид нэр эдийн засгийн эргэлтэнд ороод зөвхөн зардал хэсэгтээ гараад байдаг бол одоо эдийн засгийн эргэлтэнд ороод технологийн шийдэл ажиллаад аль болох хурдан үрдэн гаргадаг. Дээрээс нь эдийн засгийн эргэлтэнд оруулснаар байгаль орчныг хамгаалангаа эргээд тэндээс аж ахуйн нэгжүүд маань эсвэл хувь хүмүүс маань орлого олдог тийм боломжийг бүрдүүлэх хэрэгтэй. Энэ дэлхийн нийт өөрөө энэ зүг рүү явж байгаа. Ингэжээж бид нар байгаль орчны асуудлыг хамгаалах эргээд анхаарал тавих асуудал маань өөрөө шийдэгдэнэ гэж дэлхийн нийт үзэж байгаа байхгүй. Тэгэхээр энийг л бид нар гаргаж дэвшүүлж байгаа. Тэгэхээр энэ гурван санаачлагын хүрээнд маань COP17-гийн үеэр ирэх талууд хөрөнгө оруулагч нар за хувийн хвшлийнхэн олон улсын байгууллагууд маань ирээд энэ дээр дэвшүүлсэн одоо концептуудын хүрээнд бол Монгол улсад хөрөнгө оруулах боломжууд маань нэгдэнэ. Монгол улсын хувьд бол одоо усны чиглэлээр олон улсаас санхүүжилт татах боломж ч гэдэг юм уу төсөл хөтөлбөрүүд байна уу? Менежментийн таны нөө түрүүний ярьсан усны менежментийн асуудлыг дэвшүүлж гэнэ гэж байна. Тэрэн дээр ийм асуудал байгаа юу? Байлгүй яг хөө ер нь бол одоо яг Монгол улсад төрийн болон хувийн хвшлийн зарим нийгмийн байгууллагуудын хүрээнд усан дээр маш их анхаарал тавьдаг төслүүд маш хэрэгжиж явдаг. За энэ дээр бол одоо бид нэр яг одоо энэ COP17 ажлын хүрээнд усны чиглэлээр бол маш олон газрууд уулзж явж байгаа. Дэлхийн банк, Европын хөрөнгө оруулалтын банк, за олон улсын хөрөнгө оруулагч нартай уулзж явж байгаа. Ер нь бол усан дээр бид нэр цаашлаад Монгол улсад зөвхөн Монгол улсад гэлтгөө бүс нутаг дэлхийн нийтэд усан дээр гол анхааралтай хөрөнгө оруулалтыг нэмэгдүүлэх зүйлийг хийж явж байгаа. Тэгэхээр энийг бол COP дээр албан ёсоор танилцуулаад эргээд одоо энэ дээр бол тодорхой хэмжээний үр дүн гаргахаа гэж шүлээлттэй байгаа. За нефт газар нутгийн бүтээгдэхүүнээс 2 хөршөөс 100% хамааралтай байгаа Монгол улс Казахстанаас 1 сая тонн газрын тоос импортлох санал жижигийг байгууллаа. За энэ талаар дэлгэрэнгүй мэдээлэлээр эргээд болжээ. За Монгол улс Казахстаны Тераугийн вагон үйлдвэрлэлийн үйлдвэрээс галт хэрэг нийлүүлэх 6.7 сая $ам гэрээ байгууллаа. Эхний ээлжинд 100 галт хэрэг нийлүүлэх гэрээнд гар үсэг зурсан байна. За энэ хамтын ажиллагаа нь орой ирээдүйд 100 сая $ам хүрэх бүрэн боломжтой. Хоёр орны бизнесүүд хамтран ажиллах таатай цагүй ирж байна гэдгийг Texol Group-ийн захирал Шота
Абхазава хэлж байна. Танай болон Монголын хувийн хвшил хооронд байгуулсан гэрээний талаар ярилцлага эхлүүлье. 20 сая $20 хөрөнгө оруулалт гэж сонссон зөв үү? No, right now we signed contract with Mongolian company. Үгүй бид одоогоор хамтран ажиллах гэрээгээ байгуулсан. Эхний ээлжид 7 орчим сая $1 хилцэлд гарын үсэг зураад байна. Ойрын ирээдүйд бид хамтын ажиллагааны цар хүрээгээ тэлнэ гэдэгтээ итгэлтэй байна. 100 сая $1 гэрээ байгуулах бүрэн боломжтой байгаа. Учир нь бид одоогоор ердөө 100 орчим галт тэрэг нийлүүлж байна. Энэ тоо хэмжээг ойрын ирээдүйд нэмэгдүүлэх бүрэн бололцоотой. Үүнээс гадна бид Монголын компаниудтай түншлэлээ ахиулж, галтрэг болон төмөр замын эд ангиудыг нийлүүлэх боломжтой байна. Энэ нь ч манай үндсэн бизнес байдаг. Зөвхөн нэг бус Монголын олон компаниудтай хамтран ажиллах үе таалга нэгдсэн гэж бодож байна. Хоёр орон бизнесийн салбарт хамтрах таатай цаг үе ирсэн байна. How many devices, how many real devices? $7 сая гэрээнд ямар бүтээгдэхүүн хэдэн галт тэрэг багтаж байгаа талаар мэдээлэхгүй юу? Yes, just first part. It's $100 cars, like I said before, and it's like. Өмнө хэлсэнчлэн эхний ээлжид 100 хөдлөх бүрэлдэхүүн нийлүүлнэ. Манай бүтээгдэхүүн маш чанартай, хүн бүрээ туршиж үзээсэй гэж бодож байна. Production, and these wagons should be help company to increase. Бидний нийлүүлэх бүтээгдэхүүнүүд Монголын экспорт нэмэгдэхэд түлхэц болох болно. Энэ бол хамгийн чухал зүйл. Ирээдүйг өдрөөр харж байна. I think you have a lot of background about Mongolian railway system, right? So Та Монголын төмөр замын системийн талаар сайн ойлголттой байгаа. Цаашид хэрхэн хөгжих боломжтой гэж харж байна вэ? develop in the further. Yeah, you see, it's the same system like in our country and completely. Манай оронтой маш адил систем технологи ашигладаг. Адилхан стандарттай байдаг. For increased quality of. Харин одоо Монголд тээврийн чанарыг сайжруулахад анхаарах хэрэгтэй гэж бодож байна. Үүнтэй зэрэгцээд бид шинэ загваруудаа орчин үеийн галт тэргээр нийлүүлэхэд бэлэн байна. Энэ нь зардлыг хэмнэж тээврийн бизнесийг илүү аюулгүй болгоход дэм болох болно. Тиймээс хамтран ажиллах өргөн боломж байна. За тэгэхээр геополитикийн эрсдэлтэй цаг үед эрчим хүчнээс харалт байдалтай орнууд хамгийн их сорилттой нүүр тулж байгаа генуудын жишээ бол тодорхой харуулж байгаа. За тэгвэл Казахстанаас газрын тос худалдаа авах сан жижиг байгуулсан нь Монгол улсад ямар ач холбогдолтой талаар бид жаргалмаатай дэлгэрэнгүй ярилцах байна. Тэгэхээр жаргалмаа Казахстанаас бас баггүй одоо газрын тос худалдаа авах сан жижиг байгууллаа шүү дээ. Энэ талаар гол мэдээлэл өгөхгүй. За төрийн ажлын хүрээнд Монгол улс Казахстанаас 1 сая тонн буюу 733 сая баррел газрын тос импортлохоор болсон. За одоогоор манай улсын хувьд бол жилдээ 2.5 сая гаруй тонн шатхуун хэрэгэлдэг. За гэхдээ хөрш орнуудаас 100% хараат байдалтай байгаа юм. Казахстаны хувьд газрын тосны үйлдвэрлэлээр Төв Азиа 1-р, за дэлхийд 12 дугаарт жагсдаг. Өдөрт ойролцоогоор 1.6 сая баррел газрын тос олборлдог бөгөөд за үүнийхээ 90%-ийг Каспийн хоолойн консорциумаар экспортлог байна. Сүүлийн Bloomberg-ийн датанаас харахад энэхүү хоолойгоор өдөртөө 1.7 сая баррел газрын тос гарч байгаа нь өнгөрсөн оны 9-р сард хүрсэн одоо дээд зэгээ шинжилсэн үзүүлэлт болж байна. За хэдий энэ хоолой Монгол улстай холбоогүй ч талууд хоёр орныг холбосон автоцон барих одоо хамтын шийдвэрт хүрээд байгаа нь худалдааны эргэлтийг өргөжүүлэхэд тустай гэж харж болохоор байна. Эхлээд эрчим хүч тээвэрлэх дамжуулах логистикийн боломж байгаа эсэхийг тодорхойлох шаардлагатай. Хэрвээ ийм боломж байгаа бол бид хэлэлцэхэд бэлэн байна. Хэрвээ бид тохиролцоонд хүрвэл ойрын жилүүдэд үйлдвэрлэсэн эрчим хүчээ экспортлох боломж бүрдэнэ. Бид Монголын талтай энэ асуудлыг хэлцэхэд бэлэн байгаа. Өмнө нь сайд нарын түвшинд уулзалт хийсэн. Цаашид энэ асуудлыг үргэлжлүүлэн хэлцэнэ гэж бодож байна. Ингэснээр цаашид бодит боломжууд бий болох юм. Төрийн айлчлалын хүрээнд хоёр улсын засгийн газар эрчим хүчний бүтээгдэхүүний чиглэлд ярилцаанууд хийсний нэг нь бол цөмийн энергийн хамтын ажиллагаа байлаа. За ажилтны эрдэс байдлын сайд Казахстаны атомын эрчим хүчний агентлагын даргатай уулзаж ураны хайгуул олборлолт боловсруулалтын үйл ажиллагаанд хамтран ажиллах цаашдын болцооны талаар саналаа солилцсон байгаа.
За салбарын дэд бүтэц хөгжүүлэлт мөн мэрэгжилтэн сурахад туршлага солилцох талаар хилцсэнийг Казахстаны их сурвалжууд мэдээллээ. 2024 онд улс улсын ерөнхийлөгч Токаевын Монгол дахь айлчлалын үеэр талууд цөмийн эрчимөж уран олборлолтын чиглэлд хамтран ажиллахаар болж Казахстаны төрийн өмчит Казатомпром компани Монголын Мо атом компанитай стратегийн түншлэл байгуулж байлаа. Тэгэхээр Казахстан улсын хувьд дэлхийн нийт ураны нийлүүлэлтийн 40%-ыг дангаараа бүрдүүлдэг. За үгээр бол дэлхийн бүх улсыг тэргүүлдэг байгаа. За Казатомпром компани гарцаа 2026 онд өмнөх нь бас 9% нэмэгдүүлж 71.5-аас 75 сая фунт хүргэнэ гэж төсөөлөл гаргасан байгаа. За үүнээс гадна Казахстан улс 2024 онд бүх нийтийн санал асуулгаар шинэ атомын цахилгаан станц барихаар шийдвэрлэж одоогоор бол төслийн гүйцэтгэгчдийг сонгон шалруулад байгааг сануулгын зүйтэй юм аа. За тэгэхээр Монгол Казахстаны стратегийн түншлэл тусгай хөтөлбөр энэ түрээд өндөрлөж байна. Хамт байсан үзэгч та бүхэнд баярлалаа.